Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгцүүлсэн энэ цагт нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 11 өдөртөмжийн хүрээнд 28 хяналт шалгалтын чиглэлээр 536 улсын байцаагч үүрэг гүйцэтгэж байна. Нийслэл болон дүүргийн мэргэжлийн хяналтын газарт 27 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй шуурхай ашлаа. 24 цагаар хариуцлагатай жижүүр хийж байна. 9 дүрийн хэмжээнд цагдаа, онцгой, хүчний байгууллагын албан хаагчидтай хамтран 300 улсын байцаагч эргүүл хяналтын албыг гүйцэтгэлээ. Үйл ажиллагааг төр зогсоох болон хязгаарлалт тогтоосон 11,557 аж ахуй нэгж байгууллага, сектор хундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй 6,170 хүнсний худалдааны газар, хүнсний бөөний төв агуулгах, хүнсний захуудын ажиллах цагийн хуваарийн хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэм сахиж буйсгад хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн хүнсний үйлдвэр хадгалалт түгээлтийн 6,435 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Тусгаарлах 20 байрны халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмд 10 улсын байцаагч, улсын онцгой комисстэй хамтран тухай бүрд нь хяналт шалгалт хийж байна. Мөн их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн оюутны дотор байрны орчин нөхцөл, ариутгал халдваргүйжүүлэлтэнд хяналт шалгалт хийж байна. Унтны ус, усан хангамж, бохирос цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд 6 улсын байцаагч томилогдсон ажиллаж, цэвэр бохиросны 154 дээжийг лабораторид хүргүүлээд байна. Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 129 байгууллагын бэлэн байдалд эмчилгээний хяналтын 20 улсын байцаагч хяналт шалгалт явуулж байна. Хүний хяналтын 13 терминалд экспорт импортын 35 улсын байцаагч, олон улсын ачаа тээвэрт хяналт шалгалт хийх, халдваргүйжүүлэх бодис, бараа бүтээтгүүнийг хилээс чөлөөлөх, жолоочийн эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, тусгаарлалт шилжүүлэх зэрэг чиг үүрэгтэй ажиллалаа. Нийслэлийн арга тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоодод 26 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж, түүхийн нүүрсний тээвэрлэлт, ачаа тээвэр, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт хийгдэж байна. Мөн 5 толгой үйлдвэрийн үйл ажиллагаа, шахмал түвшний хүрэлцээ хангамжинд байнгын хяналт тавьж байна. Хог аягдал цуглуулах, тээвэрлэх 17 аж ахуйн нэгж байгууллага, буруу төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа болоод эмнэлгийн аюултай хог аяглалын тээвэрлэлт, устгалт хяналт тавьж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өглөө. Дэд бүтцийн хяналтын чиглэлээр цахилгаан эрчим хүч түгэх, хангах, ус суваг, дулаан, орон сууц нийтийн аж ахуйн газар, тэдгээрийн харай түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төв, газрын тос шингэрүүлсэн шатдаг хийн хангамжийн байгууллагууд, нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал халдвар гүйтгэл, аюулгүй байдлын хэрхэн хангах ажиллаж байгаад хяналт шалгалт явуулж байна.